Өдрийн мэдрэг үзэгчтэй Гигэ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг. Гигийн эрүүл мэнд подкастын шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн зочноор нэг онцгой зочин ирсэн байгаа. Хин бэ гэвэл эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга анагаах ухааны магистр тэр ахлах зэрэг эмч Алтан Толгой өргөдөж байна. Өдрийн мэдрэг танд. Өдрийн мэнд. За эргэтэн шилжүүлэн суулгах гэдэг одоо маш хариуцлагатай албыг одоо ахалж яваа хүний хувьд те ажил төрөл ямар хөө байна. Одоо яг ингээд эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэж ярихлаар одоо улсын одоо эрүүл мэндийн анагаах ухааны хөгжилтэй манай улсад бас хэдийн эр хэмжээнд одоо хөгжсөн байна вэ гэдгийг бас харуулад байна гэж би хувьдаа ойлгоод идэг штеп. Манай алба бол анх 2018 онд байгуулагдсан. Тэгэхээр өнөөдөр бол нэг 7 жилийн нүрийг үзэж байна. За энэ хугацаанд бол нэг олон ажил хийсэн. За яг одоогор бид нар бол бас яг шинэ хуулийн төсөл дээр мөн ажиллаж байна. За эргэтэн шилжүүлэн суулгах одоо дотоод илүү одоо анагаах ухааны дэвшилтэд технологи нэвтрүүлэх гээд шинэ өөр одоо ямар эргэтэн шилжүүлэн суулгах боломж байна те тэрийг бүрдүүлээд багийг чадахжуулах гээд гэх мэт иймэрхүү үйл ажиллагаануудыг ерөнхийдөө явуулаад байж байна. Эргэтэн шилжүүлэн суулгах гэхээр ард нөгөө донорын асуудал заавал яригдаж тарах гэдэг те. Одоо ингээд эргэтэн шилжүүлэн суулгах нөгөө тусдаа одоо эмнэлэг бас баригдчих штэ те. Энэ болгон маань одоо яг энэ төрлийн эмчилгээ илүү их нөгөө өргөн цар хүрээнд илүү их одоо багц гэх юм уу те одоо цогц үйлчлэгийг л үзүүлэх гэдэг нь л гэж би хувьдаа хараад байгаа шүү дээ. Эргэтэн шилжүүлэн суулгах үндэсний төвийн асуудал бол анх нэг алсын хараа 2050 гэсэн хөтөлбөр дээр ороод явж исэн. За энэний маань гол зорилго нь гэх юм бол илүү одоо иргэнд ээлтэй иргэний одоо хүлээгдэл чирэгдлийг бууруулах төвлөрлийг сааруулах гэсэн бодлогын хүрээнд бол явж байгаа. За бид нар бол яг одоогор бол яг Монгол улсад элэг бөөр ясны чөмгөний үүдлээс за шүрмэс шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг бол хийж байна. За эргэтэн шилжүүлэн суулгахын үндэсний төв байгуулагчнараа өөр бусад эргэтэн буюу одоо нойр улчирхай, зүрх, уушиг, гидсч гэдэг юм уу те илүү одоо иргэд маань одоо эдгээр өвчнөөр одоо аль болох амь эрсдэхгүй байх боломж болцоог бүрдүүлэх гэж ажиллаж байгаа гэсэн үг. Шинэ эмнэлэг байгуулагдсанаар яг ямар боломжууд илүү их одоо нээгдэж өгөх юм бэ? Илүү мэдээж одоо хууль эрх зүйн зохицуулалт нь илүү чанартай явчих юм байна. Дагаад энэ үйлчлэгийг бас яаж шинжилгэж өөрчлөгдөх үү те? За эргэтэн шилжүүлэн суулгахын үндэсний төв байгуулагдсанараа одоо бол манай жишээ нь 1-р эмнэлэг дээр гэхэд элэг шилжүүлэн суулгах багч гэдэг юм уу, бөөр шилжүүлэн суулгах багийн мэс засалч эмч нар маань үндсэн ерөнхий мэс засал буюу нөгөө олгоо авах, цөөс авах мэслийнхээ хажуугаараа элэг бөөр шилжүүлэн суулгах мэс засалтаа ороод явж байгаа гэсэн үг. Хавсраад явж байгаа гэсэн үг. Энэ төв байгуулагчнараа дангаараа яг энэ элэг шилжүүлэн суулгахтаа 100% фокус анхаарлаа өгж оролцсон. За бөөр шилжүүлэн суулгах мэслийн эмчч гэсэн 100% бөөрөө шилжүүлэн суулгана гэсэн үг. Тэгэхээр энэ маань одоо энэ хүлээгдэл одоо гэдэг юм уу те энэ бол аль болох хамаагүй багасах юм боломж болцоонд бүрдэж эхэлнэ. За манай төвийн одоо эрүүл мэндийн хөгжлийн төв эргэтэн шилжүүлэн суулгах албаны хувьд энд одоо хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг чадахжуулах чиглэлээр гол ажиллаж байгаа. Одоо энд үндэсний төв байгуулагдсанаар бол хамгийн одоо бидний олд сонсноор гэх юм бол нэг 8 давхар доошоо нэг 2-3 давхар гэж сонсч байсан. Тэгэхээр энэ маань бол нэлээд том хэмжээний барилга баригдана. Тэгэхээр энд ажиллах ажилчид одоо эмч хүний нөөцийг одоо хэрхэн бэлтгэх үү гэдгийг бол 1-р эмнэлэгтэйгээр хамтраад хийж байгаа гэсэн үг тийм. Одоо элэг бөөр ч юм уу те ингээд шилжүүлэн суулгаад ингээд бүр ингээд нутагшуулчлаа штэ. Өөр нэмэлтээр одоо зүрх шилжүүлэн суулгах баг гэж байгаа те. Нойр булчирхай ингээ явахлаар мэдээж хүний нөөцийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай, мэрэгчлэтнүүдэд бас бэлтгэл шаардлагатай. Ер нь хүний нөөцийн хувьд яг одоогийн байдлаар ямар хувь байгаа юм болов? За Монгол улсад гэх юм бол яг өнөөдрийн байдлаар 1-р эмнэлэг дээр за бөөр шилжүүлэн суулгах баг, элэг шилжүүлэн суулгах баг, за ясны чөмгүүдлээс шилжүүлэн суулгах баг, за нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах баг, шүрмэс шилжүүлэн суулгах багууд ажиллаж байгаа. За хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах баг ажилладаг. За энэ жилээс бөөр шилжүүлэн суулгах баг хавдар судлалын үндэсний төв дээр шинэ баг байгуулагдаад мөн үйл ажиллагаагаа явуулж байна. За улсын 2-р төвөмдөх дээр мөн элэг шилжүүлэн суулгах баг ажиллаж байна. За хүүхдэд эрүүл мэндийн үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах баг, за хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах баг маань энэ жилээс байгуулагдаад бас сургалтын ажил явж байна. За мөн ясны чөмг үүдлээс шилжүүлэн суулгах баг хүүхдэд энэ шинэ баг маань мөн энэ жил байгуулагдаад үйл ажиллагаагаа ингээд явуулж байна. За зүрх шилжүүлэн суулгах багийн хувьд бид нэр 2022 онд за эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын 3-р төвөмлөг болон улсын 1-р төвөмлөгийн хамтарсан зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулсан. За энэ байгуулагдсан цагаас хойш бид нэр эмч эмнэлгийн мэрэгчлэлийг чадахжуулах, гадаад дотоодос сургалтад хамруулах энэ үйл ажиллагааг явуулж ирсэн. За өнгөрсөн жилийн хувьд бол бид нэр амтнаас зүрх шилжүүлэн суулгах
амтнаас амтнд буюу гахаанаас гахаанд зүрх шилжүүн суулгах туршилтын мэдслийг ингээд амжилттай 2 удаа зохион байгуулчаад байна. Энийгээ илүү олон болгох юм бол бид нар ойрынхоо хугацаанд хүн дээр буюу зүрх шилжүүн суулгах эмчилгээг бол амжилттай нутагшуулах гэдэг ингээд явж байгаа. За нойр улчирхай шилжүүлэн суулгах багийн хувьд улсын 1-р төвлөлтөөр байгаа. За мөн бусад багууд дээр мөн ойрын хугацаанд байгуулагдах гэдэг ингээд бэлтгэл ажил явж байгаа. За нойр улчирхай бол нэг онцлог байдаг. Дангаар нь нойр улчирхай шилжүүлснээс илүү за бөөртэй хамтдаа бөөр нойр улчирхай шилжүүлэн суулгах мэслийг бусад улс орнууд илүү нэвтрүүлдэг. Тэгээ энэ чиглэлийн бодлогыг хэрэгжүүлэх гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр бол энэ нойр улчирхай зүрх шилжүүлэн суулгахуд маань дандаа нөгөө заавалчгүй амьгүй буюу тархины хөлтэй донороос шилжүүлэн суулгадаг. За бусад элэг бөөрийн хувьд гэх юм бол аль альнаас нь ийм суулгах боломжтой эрхтнүүд байдаг гэдэг. За донорын хувьд гэж ярьлаа. Яг энэ албад ингээ эмнэлэг ингээд бий болсноор донорын асуудал маань бас дагаад сайжрах боломжтой. Одоо ингээд донорын хүлээлгэл би өмнөх таны ярианы сонсоход 1000 гаруй хүн хүлээгдэж ингээд сонсож байсан. Тийм. За эртэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийхэд ямар нэгэн одоо донороос буюу одоо хүнээс эртэн шилжүүлэн суулгадаг гэсэн үг. За энэ дээр маань яг амьд болон амьгүй донор гэдэг ойлголт байдаг. За амьд донорын хувьд донорын тухай хуулийн дээр тухайн эмчилүүлэгчийн маань гэр бүлийн гишүүн гэж заасан байдаг. Тэгэхээр одоо хэрвээ би одоо элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэх юм бол одоо манай ах トゥ хамаатан садан надад болно тий. За мөн гэрлэгчийн гэдэг гэр бүлийн тухай хуулийн дээр гэр бүлийн гишүүн гэдгийг тодорхой тайлбарласан байдаг. Гэрлэгчийн гэдэг үг явдаг. Тэгэхээр мөн манай эхнэрийн талын одоо ах トゥ хамаатан садан надад донор болох боломжтой гэсэн. За ингээд энэ амьд донор маань яг одоогийн нөхцөл байдлын хувьд бид нар аль болох одоо хурдан мяцаасалд орох боломж нь энэ амьд донор байгаа. За үнэхээр одоо гэр бүлд нь одоо энэ донор болох боломжтой хүмүүс байхгүй эсвэл энэ яг бусдын дарамт шахалтгүй сайн дураар энэ хүмүүс зөвшөөрж явах хэрэгтэй. За энэ хэрвээ энэ амьд донор олдохгүй байх юм бол энэ амьгүй буюу тархины хөлтэй донорын одоо хүлээгч гсаалтанд бүртгүүлж иж болно. За энэ хүлээгч гсаалт маань бол би яг та өмнө хэлсэнчлэн яг одоогор бол 1000 гаруй иргэд хүлээгч гсаалтанд байна. Энэ маань одоо бид нар яг элэг бөөр шилжүүлэн суулгахын одоо хүлээгч гсаалт нэгтгэдэд явж байгаа. Энэ маань дотроо эрхтнэрээ хуваагдах нь байна, цусны бүлгэрээ хуваагдах нь байна тий. Ингээ явхлаараа бас яг бүлэг тус бүр дээр тоонууд гарна. Энэ хүлээгч гсаалтан дээр бол одоо элэгний дутагдaltaй ч гэдэг нь бөөрийн дутагдaltaй, элэгний хавдртай дандаа хүнд онцтой юм хүмүүс байдаг учраас хүлээж явах хугацаанд амь эрсдэх тохиолдлууд мөн их байдаг. Тэр иймэрхүү учраас бид нар энэ амьгүй донор буюу тархины хөлтэй донорын эмчилгээг өргөжүүлэх нь бол маш чухал байдаг. За бусад улс орны хувьд яадаг вэ гэхээр амьд донороос эртэн шилжүүлэн суулгах нь тухайн эмчилүүлэгч амь эрсдэх гэдэг байгаа. Одоо өнөө маргаашгүй 7 хоногийн хугацаанд энэ элэг бөөр шилжүүлэн суулгуулахгүй бол нөгөө хүмүүс биеийн муудаад одоо хорвоог орхих гээд байгаа үед нь энэ амьд донороос суулгадаг. За бусад тохиолдолд дандаа амьгүй буюу тархины хөлтэй донороос шилжүүлэн суулгадаг гэсэн үг. Тэгэхээр нэг ёсондоо амьд донорыг бол бусад улс орнууд төдийлөн дэмждэггүй. Амьгүй донорын тархины хөлтэй донорыг бол хамгийн сайн дэмжиж үйл ажиллагаанд явуулж явах ёстой. Ийм бодлого байдаг. Энэ маань бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод одоо TTS гэ байгаа Дэлхийн эрчим шилжүүлэн суулгах холбооноос өгж байгаа зөвлөмж нь ийм байдаг гэсэн. Яг одоо таны хэлсэн энэ амьгүй донор гэдэг ойлголт маань иргэдийн дунд ч те хүн одоо олон нийтийн дунд ч гэсэндээ яг бас нэг юм төдийлөн нээлттэй биш байна. Манайх нөгөө юм зан заншлаасаа ч гэдэг юм уу бас болоод ах шиг санагдаад байдаг. Энэ дээр мэдээж бид нар бас нөгөө шууд донор бол гэж одоо урайлахаасаа илүүтэйгээр бас нөгөө яг юу байдаг вэ гэдгийг нь ойлгох нь илүү чухал юм болоо гэж хараад идэг. Энэ дээр одоо манай албаны бас үндсэн чиглэлэг байгаа. Яг олон нийтэд энэ донорын тухай хуулийн хэрэгжилтийг одоо айлгуулах, таниулан сурчлах тий зөв ойлголтыг түгээх ийм үндсэн чиглэлэгтэй байдаг. Тэгээ энэ маань бас Монгол хүний бас зан заншилтай яг ярахад бол бас яг төдийлөн холбоог юм шиг харагдсан. За бид нар яг монголчуудын дийлэх нь одоо буддын шинтэй гэж явж байгаа тий. Бид нар одоо бурханчлам одоо чойжам пүрэв батгай нараас ингээд манай өмнөх дарга нар ингээд уулзж яхад хүнд донор болно амьдрал бэлгэлнэ гэдэг бол хамгийн том буян гэж үздэг юм байна. Шашны талаас тий шашны талаас энэ ямар нэгэн татгалзах зүйл байхгүй харин зөвшөөрд юм байна. Дээр үеийн манай монголчууд маань одоо талигаач уулан дээр одоо ил тавьдаг ч юм уу те. Энэ маань ч гэсэн нөгөө тойруу замаараа нөгөө амтныг хооллох ч гэдэг юм хоо чоныг хооллох нөгөөг нь нэг чон одоо нэг өдөр цадснараа тойруу замаараа хоттой айл нэг хон ам аврагдана ч гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ маань бол яг монголчуудын бас яг
зан заншилт нь бол бас тэгж айхтар нөлөөлөхгүй. Энэ бол бас дэмждэг, шашны хувьд ч гэсэн дэмждэг ийм үйл ажиллагаа юм байна. Тэгэхээр бид нар энийг аль болох олон нийтэд зөвл хамгийн гол нь зөв ойлгох шаардлагатай. Бид нар бол амьгүй тархины хөлтөд донор гарлаа гэхэд бид нар гэр бүлтэй уулзаад донор холох хүсэлтэд тавина. Ингэхдээ бид нар гэр бүлд ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх эрх байхгүй. Бид нар за ингээд яг нөхцөл байдал юм байна. Тархины хөлт онцлогдсон байна тий. За ингээд та донор болохыг зөвшөөрч гинүү гэд хүсэлтэд тавина. Хэрвээ зөвшөөрвөл бид нар ихтэй хамслын татгалзуул бид нар ингээ орхиод явна гэсэн. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн тэр гэр бүлийг та заавал өгчөөч гэдэг юм уу те ингээчээж гэдэг юм уу ийм дарамт тулгын шаардахгүй ийм нэг бол бүх одоо эрхийн тэр гэр бүлд нь л үлдээн гэсэн үг. Хамгийн гол нь тэр гэр бүл маань тархины өхлөө зөв ойлгосон байх хэвээр те энийг л ойлгосон байвал тэр гэр бүлийн өөрийнх нь шийдвэрэл гэсэн үг. Тэгэхээр энэ дэр энэ тархины үхэл гэдэг маш том ойлголт гарч ирж байгаа. За манай энэ одоо та үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн бас тэг өөр одоо бид нэр хамгийн одоо өргөн хэрэгэлдэг болсон чат GPT-гээс ч гэдэг юм уу аль болох энэ баттай мэдээг одоо юунаас судалгаанаас ч гэдэг юм уу те паб мэдээс ч гэдэг юм уу эдрээс аль болох тийм миний хэлсэн үгээр биш аль болох тийм юмыг судалж байгаарай л гэж хүсэх гээд байгаа. Тэгэхээр яг олон улстай бол энэ амьгүй донор гэж нэг амьд амьгүй донор гэж нэг ойлголт байдаг. Амьгүй донор нэг олон улсын нэршлэн disease донор гэж байгаа л та. За энэ амьгүй донор дотроо одоо зүрхний үхэлтэй донор, тархины үхэлтэй донор гэж хоёр донор байдаг. За тархины үхэлтэй донор буюу brain dead донор гэж байгаа. За зүрхний үхэлтэй донор circulation dead донор гэж байгаа. За тархины үхэлтэй донор гэж юу юм бэ гэхээр тархины үйл ажиллагаа бүрэн алдагдцсан тий шалтгаан гэх юм бол тархины цус харуулт ч юм уу тархины одоо ославарын шалтгаантай тархины гэмтлээ шалтгаалаад тархинд одоо ямар ч одоо үйл ажиллагаа явуулах боломжгүй болцсон. Энийг бол багжийн болон багжийн бус шинжилгээгээр үзэж ийн л та. За багжийн шинжилгээхээр бидний хамгийн сайн мэддэг одоо MRI, CT ч гэдэг юм энэ чинь тархины одоо цусны урсгал байна уугүй юу гэдгийг үзээд ингээ байхгүй байх юм бол бидний бас өргөн хэрэгэлдэг тархины цахилгаан аппарат гэдээ байна те ээгийн аппарат. Энэ дээр маань бол хүн одоо эрүүл бодож санаж сэтгэж явах юм бол ингээд долгионтой байд юм байна л да тэр тархины цахилгаан амжилтын дээр яг тархины үхэлд хүрсэн тохиолдолд ингээд зураас байдалтай ямар ч долгион буюу хүн одоо бодож сэтгэхгүй тий сигнал байхгүй болцсон байна л гэсэн үг. Ингээд багжийн шинжилгээр оншиж байна. За багжийн бус гэхээр одоо хүний тархины үйл ажиллагаа хэвэн байх бол нүдэнд нь хүрэхэд эвэрлэгийн рефлекс буюу нүдэ анивчих рефлекс ажиллаж байна тий. За чихэн дээр нь бас нүд тархины рефлекс гэж чихэн дээр нь одоо халуун бүлийн ус ч гэдэг юм уу эсвэл хүйтэн ус тусаахад нүдэн дээр бас нэг тодорхой хөдөлгөөн илэрж явах ч гэдэг юм уу тий. За хоолон дээр нэг ус тусаахад залгих рефлекс ажиллаж ин ч гэдэг юм уу. За ингээд өвтөхөд өвчүүн дээр нь ингээд дарах ч юм уу, умсны толион дээр нь ингээд дарахад ямар нэгэн одоо татах ч гэдэг юм. Энэ рефлексүүд илэрж явах хэрэгтэй ч гэдэг юм. Хэрвээ одоо тархин хэвийн үйл ажиллагаа явуулж илэрч идэм юм. Ингээд тархины үхэлтэй бол ямар ч одоо юм байхгүй, өөрийн гэсэн амьсгал байхгүй болцсон. Энэ үед нь одоо амьсгал зүрх судсын химлэр ажиллаж байгаа гэсэн. Нөгөө амьсгалын бидний одоо нэг ингээд энд нэг юм холбогдсон байдаг химэл зохиомжтой амьсгалын аппаратаар ажиллаж байгаа гэсэн. За зүрхийг бид нар хамгийн сайн мэддэг одоо адреналин ч гэдэг юм уу те. Энэ эмийн тусламжтайгаар зүрхний үйл ажиллагааг дэмжиж байгаа гэсэн. Тэгэхээр энэ үед нь одоо бусад эрхтний үйл ажиллагаа харьцангуй эрүүлж гэдэг юм уу те. Тогтвортой байгаа үед нь тий бид нар гэр бүлтэй уулзаж донор болох хүсэлтэд тавьдаг гэсэн. Харамсалтай нь энэ зүрхийг одоо химлэр ажилуулад байгаа энэ эм нь судсыг хүчтэйгээр тэлдэг ийм төрлийн юм байдаг. Энэ маань бол бид нэр цаг хугацаатай уралдах шаардлагыг бид нэр бол өгөөд байдаг. Яагаад тэгэхээр захын цус ингээд хүчтэй агших тусмаа бусад эрхтний үйл ажиллагаагаа доголдуулаад ирд юм байна. Тэр бас донор болох боломж. Тийм. Тэгэхээр энэ маань тэгэхээр бусад эрхтний үйл ажиллагаа алдагдах юм бол донор болох боломж нь байхгүй болчихно гэсэн. Тэгэхээр энэ тодорхой хэмжээний энэ хугацаанд л бид нэр гэр бүлтэй уулзаж зөвшөөрөл авах гад байдаг нэм шалтгаантай. Бид нэг өсөндөө цаг хугацаатай уралдаж ийж нөгөө секундтэй уралдаж ийж тий. Уралдаж ийж нөгөө гэр бүлдээ нөгөө эртэн шилжүүн суулгах шаардлагатай гэр бүлдээ элэг бүр суулгаснараа тэр одоо элэг бүрийн амьдрах чадварыг нь өндөр хэмжээнд аваачих ийм л гол зорилго нь юм байгаа. Яг нөгөө тархины үхэлтэй баг үхээгүй байхад нь баг донор болох гоо зүтгээд ийн гэж яриад байдаг. Тийм буруу ойлгоод идэм юм. Тэгтэл тэр чинь яг хүн яг эргэж сэрхгүй үгүй гэдгийг маш олон төрлийн маш нарийн шинжилгээгээр
тодорхойлдог юм биш үү? Тэдрийг бид нар ч тодорхойлдоггүй. Тухайн одоо мэрэгжлийн баг гэсэн үг. Эмнэлэг болгон дээр энэ тархины үхэл тодорхойлох баг гэж байдаг. Тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн одоо дэд захирлаар ахалсан ийм баг байдаг. Энэ багт нь одоо тэр нүдний эмч байна, одоо рефлексүүдийн үздэг дүрс онцлогооны эмч байна, чих амар хоолой эмч байна ч гэдэг юм үү те. Энэ эмч нь өөр өөрийнхөө үзлэгээ үзээд ингээд за окей тархины үхэлд хүрсэн байна гэд нэг удаа үзээд баталчлаа. Хоёр дахь үзлэгийг заавалчгүй 6 цагийн зайтай үзээд хоёр дахь үзлэгээр тархины үхэл батлагдлаа гэх юм бол энэ жинхэнэ тархины үхэл батлагдаад манай албанд мэдээлдэг байхгүй. Тэгэхээр энэ багт үзэж байгаа эмчнэр маань ч гэсэн бид нэр сайдын тушаалаар хамгийн туршлагатай эмчнэр гэсэн. Хамгийн багадаа 10 жил ажилласан эмчийг энэ багт ажилдаг гэсэн. Тэгэхээр илүү туршлагатай шинэ эмч одоо биш гэдэг юм алдаа одоо дутагдал гарахаас нь сэргийлээд илүү туршлагатай эмчнэр маань энэ багт ажилдаг гэсэн. Ингээд тэр тархины үхэл маань илүү одоо клиник одоо ангаах ухааны талаасаа маш батлагдж байна л гэсэн ийм ойлголт байна. Эмнэлгүүдээс танай албанд одоо яг тархины үхэлтэй ийм хүн ирчлээч гэдэг юм уу те байна гэдэг мэдээллийг ер нь хэр өгдөг юм бэ? Ер нь одоо ингээд сүүлд үүссэн асуудлаас үүсээд яг энэ мэдээлэл бас төдийлөн танай албанд бас очихгүй байгаа мó гэдэг ийм би бас нэг юм сонсч ирсэн юм зөв үү? Тийм зөв. За манай алба байгууллагад 18 онд байгуулагдсанаас хойш бид нэр өдөр болгон яг энэ тархины үхэл тодорхойлох бага байгуулад эхний ээлжинд бид нэр эмнэлэг болгон дээр тархины үхэл тодорхойлох бага байгуулах нь нэг ажил байсан. Ингээд одоогор бол бид нэр Монгол улсын хэмжээнд 22 тархины үхэл тодорхойлох баг байгуулагдсан гэсэн. Энд маань бол бүх одоо улсын 1-р төвөмлөг, 2-р төвөмлөг, 3 гэмт цог судлалын үндэсний төв, за бүх дүүргийн эмнэлгүүд байна. Одоо бид нэр аймаг дээр бүх бүсийн онцлогын эмчилгээний төвүүд дээр байна тий. За бид нэр ойрынхаа хугацаанд бүх аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг бүгдийг хамруулах гэдэг ингээд баг байгуулах гэдэг явж байгаа. Ингээд илүү олон баг байгуулах тусмаа илүү олон тархины үхэлтэй боломж донор илэрнэ л гэсэн үг тий. За ингээд алба байгуулахаас хойш бол бид нэр маш олон боломж донорыг илрүүлээд биднэрт мэдэгдээд энэ тогтолцоог нь бүрдүүлээд явж исэн. За харамсалтай нь сошиал орчинд маань нөгөө асуудал үүссэнтэй холбоотой өнгөрсөн оны 7 дугаар сараас хойш бол яг амьгуу донороос тархины үхэлтэй донороос эрчим шилжүүлэн суулгах эмчилгээг бид нэр хийгээгүй. За энэ онд гэхэд бол бид нэр ямар нэгэн тархины үхэлтэй боломжтой донорыг бол бас илрүүлдэггүй байгаа. За нэг тохиолдол байгаа гэр бүлтэй нь уулзаад татгалцсан ийм асуудал байгаа. Өөрөөр бол бид нар ямар нэгэн боломжтой донор илрээгүй. Энэ маань нэг талдаа бол одоо ангаах ухааны одоо эмчилгээ сайжирсантай холбоотой. Нөгөө шалтгаан байгаа шүү дээ. Тархины цус харуул, тархины гэмтэл. Энийг маань эмчилгээ үйлчлэгээ сайжирсан гэсэн үг. Ингээд энэтэй холбоотой яг тархины үхэлд хүрэхээс нь өмнө эмчилж байгаа юм байна. За яг ингээд хүрцэн бас хүрчлээ гэхэд эмнэлгүүд маань бас энэ хуулийн эрх зүйн одоо энэ сошиалтай холбоотой бас цааргалаад байгаа нэг ийм асуудлууд байгаа. За бид нар энийг хилээд ч яалаа одоо энэ айгүй бол энэ сошиал моошилтай яригдах байлгууд яршиг төвөг гэдэг ийм хил амнаас айдаг ийм нэг төвөгтэй байдал байна. Энэ маань бол тоотой хэдийн эмнэлгүүдээр л байна. За бусад эмнэлгүүд бол яг гарах гад хичээж байгаа юм эмнэлгүүд ч байгаа. Энэ маань эхлээд одоо тэр эмчлүүлэгч маань боломж донор гэдэг маань өмнө эмчлүүлэгч байгаа шүү дээ. Тархиндаа цус харуулаа гэд эмнэлэгтэй ирэх маань тэр тухайн амьтыг тухайн өвчтнийг амнаас аврах бүх боломж болцоог нь хийнэ гэсэн үг. Бүх эмчилгээ, үйлчлэгээ, тусламж үйлчлэгийг үзүүлнэ. Үнэхээр тусламж үйлчлэгийг үзүүлээд үнэхээр боломжгүй бол энэ тархины үхэл гэж сэжиглээд тархины үхлийг онцолдог. Манай олон нийтийн нэг буруу ойлголт нь эмнэлгээр л орж ирэнгүүт шууд донор болгочих гээд байна гэж буруу ойлгоод байгаа. Тэр бол тийхгүй. Эхлээд бүх амнаас аврах одоо мецасл байна уугүй юу одоо тэр болохгүй хүртэл бүгдийг нь үзнэ гэсэн үг. За ингээд үнэхээр болохгүй байх юм бол энэ тархины үхэл гэж сэжиглээд ингээд мэрэгжлийн багаар тархины үхлийг онцлно гэсэн үг. Ингээд болвол бид нар гэр бүлтэй уулзаад энэ нэмжлэгээл хийгдэг. Тэгэхээр бид нар илүү олон баг байгуулагдана, илүү олон боломж донор илэрм төдий чинээ гэр бүлийн одоо зөвшөөрөх одоо тоо дагаад ихсэх байх. Тэгээ ингэснээр нөгөө эргэтэн шилжүүн суулгах боломж тоо маань улам л нэмэгдэх ийм л боломжтой юм байгаа. За манай албаны хамгийн оргил амьгуу донор эргэтэн шилжүүн суулгах үе маань бол 19 он байдаг. Ковидын өмнөх энэ онд бол бид нэр 11 бөөр 8 одоо элэг шилжүүн суулгах эмчилгээг амьгуу буюу тархины үхэлтэй донороос хийсэн ийм тохиолдол байгаа. За манай алба 18 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл бид нэг 35 яг энэ бодит донор буюу тархины үхэлтэй донороос 45 хүнд бүр 27 хүнд элэг шилжүүн суулгах эмчилгээг хийсэн. Тэгэхээр нэг 72 хүний хүнд амьдралд бэлгэлчээд байгаа гэсэн үг. Нөгөө талдаа бид нэг 170 гаруй хүний амьдралын чанарыг сайжруулсан гэсэн үг тий. Одоо харамсалтай нь
одоо явганы ослоос ч гэдэг юм уу нөгөө бидний хамгийн хилж зансан нөгөө ахилийн шүрмсгээ бүдүүн шүрмсүүд байдаг. Энийг одоо заалах мэсэл одоо настай хүмүүс ч гэдэг юм уу зарим одоо бага жинтэй иймэрхүү хүмүүс маань нөгөө ахил хэрвээ тасрах юм бол холбоход одоо хүрдэггүй ийм тохиолдолд хамгийн сайн эмчилгээний донорын шүрмс нөхөж мэс засал хийх юм бол илүү үр дүнтэй байдаг ийм л юм байна. Тэгэхээр энийг бол нэг 100 галуур хүнд хийчихэд байгаа. За бид нэр одоо бас ойрын хугацаанд нэг хийх шаардлагатай эмчилгээ маань нүдний ивэрлэг шилжүүн суулгах юм байгаа. Энийг бол бид нар одоогор бол яг донороос бол хийгдэггүй байгаа. Энэ нүдний ивэрлэг бол маш чухал юм байгаа. Тэгэхээр энэ маань бол хүнд одоо хараа бэлгэлэх ийм том боломж гэсэн үг байхгүй. Одоо нүдний эвэрлэгийн одоо ийм шалтгаан өвчнөөс шалтгаалаад хараагүй маш олон ийм хүмүүс байгаа. Хэрэгцээтэй маш олон хүмүүс байгаа. Энэ дээр нүдний эвэрлэг шилжүүн суулгах юм бол тэр хүнд хараа одоо мэлми бэлгэлнэ гэдэг маань бол одоо үгээр илэрхийлшгүй маш том амьдралын чанарыг дээшлүүлж байгаа ийм л бүтээмж юм байгаа. Тэгээ энийг бол одоо хараахан яг энэ донороос бол хийгдээгүй. Энийг яг гаднаас захиалгаар бас хийж байгаа ийм өндөр өртөгтэйгээр хийж байгаа ийм л боломж байгаад байна. За манай одоо дотоодын нөхцөл байдал одоо ийм байна. Ер нь одоо яг энэ төрлийн эмчилгээ олон улсад ер нь яг ямар шатнд ямар хөгжил дээр явж байгаа юм бэ гэдгийг та бас өөрийнхөө явж одоо тий сурсан мэдсэн газруудынхаа бас туршлагаас нэг сонирхуулаач. Олон улстай хэрэгэлдэг нэг хоёр төрлийн систем байдаг. Донор болохоо зөвшөөрөх систем гэсэн үг. Энэ маань одоо харьцангуй өндөр хөгжилтэй улс орны хөгжил сайн, иргэдийн одоо эрүүл мэндийн боловсрол сайн ч гэдэг юм уу. Ийм улс орнууд opt out гэдэг системээр явдаг. Opt out гэдэг систем нь юу юм гэхээр нийгмийн хариуцлагын үндсэн дээр тулгуурлаад та нэг өсөндөө нийгмийн өмч одоо улсын өмч гэж явдаг. Энэ маань бол юу юм бэ гэхээр та амьд байх хугацаанд би донор болохоосоо татгалзаагүй байх юм бол би тархины өхөлд хүрсэн тохиолдолд заавалчгүй одоо миний гэр бүлээс зөвшөөрөл авах шаардлагагүйгээр шууд донор болж болно гэсэн үг. Ийм төрлийн систем. Энэ маань бол харьцангуй татгалзуул би татгалзаж татгалзуул тийм мэдээлж болно. Ингэх юм бол донор одоо тархины өхөлд хүрсэн тохиолдолд донор болохгүй. Хэрвээ та татгалзаагүй байх юм бол шууд гэр бүлээс нь зөвшөөрөл авах шаардлагагүйгээр бусдын амнаас авахын төлөө шууд эрхний донор болгоно гэсэн үг. Энэ маань бол opt out гэдэг систем харьцангуй өндөр хөгжил улс орнууд хэрэгэлдэг. Одоо яг хэрэгжилж байгаа улс орныг хэлэх юм бол Испани Европын холбооны улс орн одоо Шенгений улс орнууд гэсэн үг. За энэ улс орнууд хэрэгжилж байна. За opt in гэдэг систем нь юу юм бэ гэхээр хувь хүний эрхэн дээр нь тулгуурдаг систем гэсэн үг. Нэг өсөндөө амьд байх хугацаанд би донор болно. Эсвэл донороос татгалзана. Эсвэл тархины өхөлд хүрсэн тохиолдолд заавалчгүй гэр бүлээс нь зөвшөөрөл авч иж эргэтэнний донор болгоно гэсэн үг. Энэ бол дөнгөж хөгжиж байгаа улс орнууд хэрэгэлдэг. Ялангуяа манай Монгол улс бол энэ төрлийн системийг хэрэгжүүлж байгаа. Ийм байна. Тэр энэ эргэтэн шилжүүн суулгах эмчилгээ дөнгөж хөгжиж байгаа улс орн бол opt in гэдэг системээр явна. За ингээд эмчилгээ сайжраад одоо нутагшаад элэг бөөр шилжүүн суулгах эмчилгээ ингээд нутагсны дараа opt out гэдэг систем рүү орох нь бол зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нэр ойрынхаа хугацаанд бас opt out гэдэг систем рүү орох шаардлагатай. Энэ хүрээндээ бид нар иргэдийн маань энэ эрүүл мэндийн боловсрол тэр дундаа эргэтэн шилжүүн суулгах эмчилгээ донорын тухай ойлголтыг нэмэгдүүлсний дараа энэ эмчилгээ рүү орох юм шаардлагатай байгаа. Амьгуу дондроос эргэтэн шилжүүлэн суулгахдаа одоо зөвхөн энэ эргэтнийг авна, энэ дээд холбоосыг авна ч гэдэг юм уу ингээд заасан байдаг юм шиг байна. Гэхдээ тэрийг ингээд зөвхөн одоо элэг бол зөвхөн дан ганц элгийг авдаг ч гэдэг юм уу зөвхөн бөөр гэдэг ч юм уу те ингээд хүмүүс энэ дээр айгүй нөгөө зөрүүтэй ойлголттой байгаад байгаа шүү дээ. Зөвхөн энийг нь авна гэж дагалт хажууд нь дахиад ийм авцсан байна гэж яриад байгаа. Та энэ дээр бас яг зөв ойлголт өгөөч. Энэ маань бас нэг олон нийтийн дунд ойлгоод байгаа нэг буруу ойлголт юм байна. За бид нар одоогийн нөхцөл байдал юу гэхээр эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан амьгуу донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас гэж байгаа. Энэ маягтан дээр бид нар гэр бүлийн хамгийн ойрын 3 гишүүнээр нь гар үсэг зурж баталгаажуулж зөвшөөрөл авдаг гэсэн үг. Тэрийн зөвшөөрөл авахдаа бол одоо яг тэн дээр эргэтэн тус бүрээрээ яг нэрлэн гэж заасан байдаг. Элэг бүр одоо шүрмсч гэдэг юм ингэж заасан байдаг. Ингээд аль альныг ингээд хэрвээ зөвшөөрч байгаа юм бол тэн дээр нь бичиж тэмдэглээд эргэтнээ авдаг гэсэн үг. За улс орнууд орон болгон энэ зөвшөөрлийн хуудас янз бүр байдаг. За зарим улс орн болгон эргэтэн тус бүрээр нь зааж өгдөг юм ч байна. Зарим улс орн заавалжгүй эргэтнийг зааж өгөхгүйгээр донор бол донор гэдэг ойлголттой байдаг. Тэр бол харьцангуй одоо өндөр хөгжил улс орнууд байна л та. Тэгэхээр нэг өсөндөө тухайн одоо донор болсон хүн маань
бусдад амьдрал биелгэх боломж бололцоотой бүх одоо эрхтнийг авна гэсэн үг. Эрхтнийг аваад бусдад амьдрал биелгэлнэ гэсэн үг. Нөгөөтэйгүр энэ маань бас судалгаа шинжилгээнд ялангуяа одоо анагаах ухааны одоо сургуульд бас энэ үлдсэн одоо эд эрхтнүүд нь хэрвээ одоо сургалтанд шаардлагатай бол тэдний ч гэсэн хандуулдаг ийм үйл ажиллагаа байдаг. За Монголд одоогор бол бид нар яг түрүүн миний хэлсэнчлэн яг эргэтэн тус бүрийн зөвшөөрөл авч байгаа. Одоо энэ маань бол яг эрүүл мэндийн сайдын тушаалмаар мөн шинжлэгдэх гээд явж байгаа дэр мөн яг эргэтэн тус бүр дээр зөвшөөрсөн үү, татгалзсан уу гэдгийг яг өөрөөр нь бичүүлж тэмдэглэх ийм маягтыг бас шинжилж байгаа гэсэн үг. Энэ маань бол бас нэг талдаа жоохон төвөгтэй ойлголтууд их байгаа. Тэгэхээр нэгэсэндээ энгийн хүн ойлгоход их төвөгтэй. Анагаахын бид нар ойлгоход бол бас арай өөрөөр ойлгох гэдэг. Тэгэхээр нэгэсэндээ элэг гэхэд бол одоо тэр төсний зантайгаа ч гэдэг юм уу, цөстөөгөө ч гэдэг юм уу, илгэнд байна одоо судснууд байгаа шүү дээ. Судсаар тэр эрхтний үйл ажиллагаа тогтвортой явах ёстой. Тэгэхээр энэ судсыг дагаад бид нар анагаах ухааны бидний одоо практикаар бол элэг гээл ойлголтод энэ багц бүгд орчноо л гэж ойлгоод байдаг. Бөөр гэхээр тэр шээлүүртэйгээ одоо бөөрийнхөө судстаа гээл ойлгоод байдаг. Шүрмэс гэхээр тэр бэхлэгдэх ястайгаа л гэж ойлгоод байдаг. Иргэд маань яг нөгөө талдаа бас жоохон буруу ойлголттой байдаг. Элэг гэхээр дан элэгч гэдэг юм уу, ямар нэгэн судсгүй, тэр зүсгүй ч гэдэг юм уу. Тэр бөөр гэхээр ямар нэгэн шээлүргүй, шүрмэс гэхээр дан шүрмэс гэдэг юм. Ингэж буруу ойлгоод байдгийг бас нэг талтай гаргах гад яг тэр доор нь бас тайлбарууд бичсэн маа. Элэг гэхээр ийм юм байдаг, бөөр гэхээр ийм юм байдаг. Та яг зөвшөөрч ийнгүй юу гэдгийг яг асуудаг ийм л шинэ маягтыг боловсруулад явж байгаа гэсэн. Одоо нэгэсэндээ харамсалаар хэлж байгаа ч гэсэн нөгөө донор болсон одоо хүний маань элгийг бид нэр авахтаа цөс нь бол одоо ямар ч шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр цөсийг нэг гэсэндээ аваад эмнэлгийн устгалд өгөөд устгуулж гинэ л гэсэн үг. Элгийг авахтаа тэр цөстэй заавалж авах шаардлагатай. Ингээд цөсийн нөгөө хүнд ямар ч суулгахгүй зөвхөн элгийн тэр судастай нь суулгана. Тэгэхээр цөсний одоо бид нэр Монголд одоо бас энэ цөсний хүйдийн одоо авах мяцаас цөсний чулуу гэж яриад шүү дээ. Энэ чинээс одоо амьд байх хугацаанд ч гэсэн энэ цөсний чулууг маш олон хүмүүс ахуулж шүү дээ. Тэгэхээр энэ чүүднээс энэ цөс маань бол бид нар донор болсон тохиолдолд ямар нэгэн шилжүүлэн суулгадаггүй аваад эмнэлгийн устгалд өгж устгуулд юм байна. Нөгөө талдаа илгээ бол бид нар яг тэр судас муцтай нь авч иж суулгаж иж нөгөө хүнд маань адилхан тэр судастай нь холбож иж цусны урсгал нь явж иж нөгөө илгэний үйл ажиллагаа явна л гэсэн. Тэгэхгүйгээр дан илгээ суулгалаа одоо тэрийг хаана юутай нь холбож ажиллуулахыг мэдгүй. Тэр ямар ч боломжгүй учраас ингэж суулгадیں۔ Шүү гэдгийг иргэд маань илүү зөвөр ойлгорой л гэж хэлэх гээд байна. Тэгэхээр нэг талдаа бас иргэд маань энэ төрлийг бас эрүүл мэндийн боловсрол сайжруулах юм шаардлагатай байна. Бидний нэг тулгамдаад байгаа асуудал нь ялангуяа энэ ерөнхий боловсролын сургуульд энэ эрүүл мэндийн боловсролыг зөв өгөх нь бол маш чухал юм аа. Яг би өөрийнхөө практик дээр ярихад одоо би 10 жилдээ бол эрүүл мэнд гэдэг хичээлэр бол манай тамирын багш л ордог байсан. Надаа тамирын багш одоо бэлэг эрхтний тухай юм заадаг байснаас биш. За элэг нь ийм үйл ажиллагаатай, бөөр нь ийм үйл ажиллагаатай, зүрх чинь ийм үйл ажиллагаатай, хүний бие чинь ийм юмаа гэдэг илүү мэрэгжлийн талын анхан шатны мэдлэг ойлголт өгөх ийм л боловсролыг бол бид нар өгөх ийм шаардлагатай болчиход байгаа. Одоо бол бас энэ харьцангуй бас сайжраад энэ талын ойлголтыг өгдөг байх гэж би найдаж байгаа. Тэгэхээр энэ манай боловсролын яамч гэдэг юм уу, энэ маань эрүүл мэндийн яамтайгаа хамтраад энэ эрүүл мэндийн боловсролыг багаас нь өгөх ойлголт нь бол маш чухал юм аа. Тэгээд тэр тундаа одоо өндөр хөгжилт улс орнууд ч гэсэн багад нь энэ эргэтэн шилжүүлэн суулгах ойлголт нь ийм юм аа. Донор гэдэг нь ийм юм аа гэдгийг багаас нь заасан учраас тэр хүн одоо ямар нэгэн одоо өвчин маань хэрж ирэхгүй хийсч ирдэг гэдэг те. Энэ ч үүднээсээ хэрвээ надад энэ асуулт тохиол би яах вэ ч гэдэг юм уу. Хэрвээ одоо би элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон тохиол яах вэ гэдгийг багаас нь л энэ зөв ойлголтыг өгөх. Тэгэхээр тэр дундаа заавалжгүй хүн элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болтлоо элгээ өвчлүүлж явах юм уу. Бөөрөө энэ заавалчгүй дутагдaltaд ортол нь ингэж тий явах юм уу, эсвэл багаас нь элэг бөөр нэм юм байдیں۔ Энэ энд ингэж нөлөөлдөг. Нөгөө сахар нь ингэж нөлөөлдөг. Хоол унд чинь ингэж нөлөөлдөг. Хорт зуршил нь ингэж нөлөөдөг гэдэг ойлголтыг хүн багаасаа л эрүүл мэндэд анхаарч эхлээд багаасаа эрүүл байна. Энэ маань олвол заавалчгүй элэг бөөр суулгуулахгүй эрүүл байх боломжийг л юм бүрдүүлж өгөх юм шаардлагатай байгаа юм. Одоо манай энэ эргэтэн шилжүүлэн суулгахад би хувьдаа харахтаа бол одоо Монгол улсын маань одоо нас баралтын тэргүүлэх шалтгаан гэдэг манай эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрхлэн гаргадаг ийм сэтгүүл байгаа. Тухайн одоо өмнөх жилд тухайн одоо Монгол улсад хүн амын тэргүүлэх
5 өвчлөл болон тэргүүлэх 5 нас оролтын шалтгаан гэж гаргадаг. Аль өвчлөл нь одоо энэ жил тэргүүлээд байна. Аль нь өвчлөл нь тэргүүлээд. Энэ дээр маань хавдрын нас оролт, одоо гэмтлийн нас оролт байнгын энэ топ 5 шалтгаанд нас оролтонд ороо явж идэг. Тэгэхээр энэ маань бол бас нэг цикл гэж хараад байгаа. Бидний нөгөө хамгийн сайн мэддэг элгэний БЦ вирусын халдварын хамгийн оргил үеийн нас оролтын оргил үе бол нэг ойрын 5-аас 10 жилийн хугацаанд байх болов уу гэж хараад байгаа. Нөгөө бидний дээр үед маань одоо хуучны шиприд яг шүдний эмнэлэг жоохон учир дутагдaltaй гэдэг. Ялангуяа бид нар шипризийг буцалгаж тарьдаг. Зүүг нь бид нар одоо ирэлж тарьдаг байсан үеэс шалтгаалаад БЦ вирусын халдвар маш ихсэн. Энтэй холбоотой тухайн одоо үед за 20 настай байла хавдар авлаа гэхэд ингээд өвчлөлсөөр байгаад одоо нас оролтынх нь хамгийн оргил үе болчиход байгаа. Энэ маань бол нэг бас тодорхой хэмжээнд нэг 5-аас 10 жил үргэлжлээд энэ нас оролт буурах болов гэж хараад байна. Тэгэхээр маань энэ заавалчгүй элэг бөөр шилжүүлэн суулгах шаардлагагүй бас байх бахаа л гэж хараад байгаа. Илүү одоо иргэд маань элэг одоо өөртөө анхаарал тавьж ин тэ улс орн ч гэсэн одоо энэ эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлээд ирж байна. Хавдраа аль болох эрт илрүүлэх шаардлагатай заавал одоо өвчлөх шаардлагатай мөн гэдгийг энэ иргэдийн ойлголтын маань зөв болгосноор энэ заавалчгүй бидний бол хүн их хэмжлэх бидний гол зорилго биш. Хамгийн гол нь хүнээ эрүүл байлгах л юм гол зорилго. Энийг л эрүүл мэндийн бодлого гэдэг нэг юм л авч яваасай л гэж хүсдэг те. Одоо донор хүлээгээд амь эрсдэж байгаа, амнасаа алдж байгаа харамсалтай тохиолдлууд бий юу? Харамсалтайгаар одоо өнгөрсөн жилийн тухай гэх юм бол нэг 10 гаруй хүн амь эрсдэж байгаа тохиолдол бол байна. Тэгэхээр энэ бид нар бүртгэгдсэн байж байгаад нас орсон тохиолдол байгаа. Бид нар энийг маань одоо бас шинжлэх гээд байгаа. Энэ шинжлэхэд бас нэмээд хэд нас орсныг бид нар бол мэдэхгүй. Яагаад тэгэхээр бид нар өдөр болгон нөгөө хүн рүү яриад за та одоо ямар байна уу гэж асуултаа шиг төвхтэй. Тэр маань бас жоохон ёс зүйгүй юм асуудал байгаа. Тэгээ энэ маань бас их төвхтэй. Энэ дээр бид нар нэгдсэн мөртгөл медийний сангийн хөгжүүлэлт манай яг эрчим шилжүүн суул үйл ажиллагааны нэгдсэн мөртгөл медийний сангийн хөгжүүлэлт явж байгаа. Энэ дээр бид нар улсын мөртгөлийн ерөнхий газар Монголиоч гэдэг юм хур системтэй холбогдоод энэ нас оролтыг нь заавалчгүй иргэнээс суухгүйгээр шууд авдаг байдлыг бүрдүүлэхээ явж байгаа. Нөгөө талдаа энэ медийний сан дээр нийт Монгол улсад эрчим шилжүүн суулгасан иргэдийн мэдээлэл хяналт гэдэг юм бүгд энэ медийний сандаараа байна. Одоо өнгөрсөн жилд хэдэн бөөр суулгасан, хэдэн элэг шилжүүн суулгасан, энэний амжилт нь хэдэн хувьтай байгаа юм те. Нөгөө талдаа энэ амьгуу донорын тархины хөлтэй донорын эрхтэн хуваарлч гэсэн медийний сангаар явах гээд хөгжүүлэгдээд явж байгаа гэсэн. Тэгэхээр илүү иргэндээ одоо ээлтэй ч гэдэг юм уу эрхтэн хуваарлтын систем маань хүний оролцоогүйгээр ийм болох боломжийг бүрдүүлж байгаа гэсэн. Одоогор ч гэсэн энэ систем маань дөнгөж хөгжигдөөд энэ эрхтний хуваарлтын систем маань бол 18 онд байгуулахаас хойш яг энэ системээр л явж байгаа гэсэн. Одоо бас иргэдийн манд нэг буруу ойлголт нь хүлээгч хсаалтын хамгийн ихэнд байлаг гэдэг маань хамгийн ихэнд донор олдонгууд орно гэсэн үг биш. Орно гэсэн үг бол биш. Энэ нөгөө оноо өгөх зарчмаар бүх улс орн явдаг. Энэ оноо өгөх шалгуурууд, критериуд байгаа. Энэ дээр тухайн хүний нас байна, хүлээгч хсаалтанд хүлээсэн хугацаа байна, тухайн өвчлөлийнх нь биеийн байдал байна. Хамгийн гол нь эдийн эцлийн тохироо гэдэг маань бас оноо болж орж ин тэ. Хамгийн өндөр оноо авсан одоо 5-10 хүний дуудаад яг одоо та цагийн дотор ирээд та шинжилгээ өгөх боломж байна гэдэг донор ингээд сонгогдлоо гэх юм бол тэр ирээд шинжилгээ өгнө. Ирэх үедээ тэр хүмүүс бас эрүүл байх шаардлагатай. Тэр нь юу гэхээр ханиад том хүрээгүй ямар нэгэн өөр одоо өвчний сэтрэл байхгүй байх ёстой. Яагаад тэгэхээр энэ одоо жишээ нь ханиад том өрцсөн үед цагаан одоо эс нь ихсээд явцдаг. Цагаан эс ихсэх тусмаа нөгөө элэг бөөр шилжүүн суулгаа тэр эрхтэн ажилуулахгүй байх болцоотой болцоод байдаг. Тэгэхээр илүү эрсдэл дагуулна. Тэгэхээр тухайн үедээ ч гэсэн ханиад томоогүй байх ёстой. Инхээр бас зарим одоо хүмүүс нь одоо хасагдаад тэгэхээр яг нэг хүн сонгодоо тэрэндээ л яг суулгадгаал гэсэн үг. Ийм л тогтолцоо байгаа юм. Тэгэхээр энийг илүү хүний оролцоогүйгээр цахимжуулах гад ингээд хөгжүүлээд явж байгаа. Донор болохоор зөвшөөрсөн хүмүүс гэдэг юм уу тийм одоо жагсаалтаас одоо сонгогдогч гэдэг юм уу нэг тийм юм одоо олон улсад бий юу? За олон улсад энэ юу байдаг вэ гэхээр донорын карт гэж байдаг. Бидний хамгийн сайн мэдхээр одоо Америк нэгдсэн улсад жолооны үнэлхэн дээр донорын гэдэг тэмдэглэгээ байдаг тийм. Энэ юу юм бэ гэхээр хэрвээ надаа ямар нэгэн одоо гинтийн осол аварч юм тархиндаа харавснаас шалтгаалаад тийм шалтгаалаад одоо энэс маань шалтгаалаад
тархины үхэл нь батлагдсан тохиолдолд би бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа эргэтэн эдсээ бэлгэлж байна гэдэг ийм ойлголт. Энэ маань донорын карт гэсэн үг. За энэ донорын картыг бид нэр 18 оноос хойш өнгөрсөн жилиг хүртэл бид нэг гэсэндээ манай албан дээр ирээд та донор болоход зөвшөөрж явах юм бол гар үсэг зураад баталгаажуулаад донорын карта, цаасан карта авдаг байсан. Өнгөрсөн жил хүртэл 300 гаруй иргэд л энэ донорын картыг авсан. Энэ жоохон иргэндээ төвхтэй жоохон чирэгдэлтэй юм байсан. Бидний боломжинд хэрэгдэл юм байсан. Энийг одоо бид нэр илүү цахимжуулаад e-Mongolia систем, санхүү мэдээлэл технологийн төвтэй хамтраад захимжуулсан гэсэн үг. e-Mongolia аппликейшнд оруулсан. Тэгэхээр одоо иргэн маань өөрийнхөө л ирэхээрээ e-Mongolia системд нэвтэрч орно. Өөр хүн ирэхээр нэвтрэх ямар ч боломжгүй. Энэ ч үднээсээ энэ маань нэг талдаа энэ хувийн нууцыг хадгалалт нь бол бүрдээд явчихж байгаа. Мэдээллийн аюулгүй байдал нь бүрдсэн гэсэн үг. Тэгэхэд иргэн e-Mongolia аппликейшнээр ороод үйлчлэл гэснээсээ донорын зөвшөөрлөг гэж хайх юм бол донорын зөвшөөрлийн хүсэлтгээ гараад ирнэ. Энэ дээр нэвтэрч ороод донорын карта авах боломж нь орно. За хэрвээ донорын карта авлаа гэхэд энэ e-Mongolia дээр тухайн хүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт байдаг виртуал хэлбэрээр ингээд араас нь донорын карт маань байрладаг гэсэн, байршна гэсэн үг. За ингээд байрлсан тохиолдолд одоогор бол нэг 6000 гаруй иргэд донорын карта болцсон гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол маш ахицтай ийм нэмэгдэж байгаа. За хараахан яг донорын карта хүмүүсээс донор болоогүй байна. Одоогор энэ нэг талдаа тоо багтай холбоотой. За ирээдүйд бол энэ гарах байх гэж бид нар найдаж байгаа. За гисэн хэдий ч донорын карт авснараа манай мэдээний сан дээр системээр ороод тархины үхэлтэй болсон тохиолдолд бид нар системээр энэ хүмүүс донорын карта байна гэдгийг мэдээд тухайн гэр бүлд энэ донорын карта байна. Одооны систем нь карта маань гэж танилцуулаад гэр бүлээс нь заавалчгүй зөвшөөрөл авах бол нэг opt-in гэдэг системээр явах болчиход байгаа. За бид нар одоо донорын тухай хуулийг цусны донорын тухай хууль, эрхтэн эд шилжүүн суулгах тухайг хоёр биедээс анхдагч хуулийн төсөл боловсруулад өргөн бариад ингээд явж байгаа. Энэ хуулийн төсөл дээр маань энэ донорын босон бол карт өгсөн бол тархины үхэлд батлагдсан бол шууд донор болёо гэдэг ийм асуудлыг хөндөд яриад хэлцүүлээд явж байгаа гэсэн үг. Энэ маань бол их хурлын дээр засгийн газрын гишүүд маань шийднэ гэсэн үг. Ингээд тэр хэрвээ бидний боловсруулснаар маань шийдэгдэх юм бол карта хүн маань эрхтэнний донор болох боломж маань бүрднэ гэсэн үг. Ийм байгаа. За иргэдийн дунд донорын картын хэд хэдэн буруу ойлголтууд байдаг. Эхнийх нь юу вэ гэхээр би донорын карт авчаад маргааш би танихгүй хүнд одоо найс нөхөддөө ч гэдэг юм уу танихгүй хүнд хамаатан садан биш гэр бүлийн гишүүд биш гэсэн үг шүү дээ. Энэ хүн дээр би амьд донор болёо гэдэг нэг буруу ойлголттой байдаг. Энэ нь бол ямар ч боломжгүй байгаа. Нөгөө талдаа би донорын карт авснараа заавалчгүй би одоо нас барсан тохиолдолд донор болно гэж буруу ойлгоод байдаг. Энэ бас биш. Би түрүүний хэлсэнчлэн нөгөө тархины үхэл батлагдсан тохиолдолд донорын карт ашиглагдана, бусад тохиолдолд ашиглагдахгүй гэсэн үг. Нэгэсэндээ би донорын карт авснараа би наслах наслаад жам ёсороо өвд болж болноо. Заавалчгүй би донор болно гэсэн үг биш ээ. Нөгөө л нэг тархины үхэл нь батлагдсан үед л энэ донорын карт ашиглагдана л гэдэг нэг ойлголт байгаа. Тэгээ энийг маань иргэд илүү зөвөр ойлгоорой гэж хүсье. Донорын карт авснараа тухайн хүнд ямар нэгэн урамшуулал, ямар нэгэн үзлэг шинжилгээ байхгүй. Энэ маань бол энэ эргэтэн шилжүүлэн эдэс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа ямар ч ашигын төлөө бус сайн дурын үндсэн дээр хэн нэгнээс өглөг авлага байх ёсгүй ийм үйл ажиллагаа байдаг. Ямар нэгэн мөнгө цаас төгрөгийн ашиг хонжоо хайх юм бол хүний наймаа, эрхний наймаа хөндөгдөөд хөгжих. Ийм учраас энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгж байгаа зөвлөмжийн дагуу энэ үйл ажиллагааг анхнаас нь ямар ч мөнгө төгрөг ийм юмны асуудалгүй байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. За олон улсад Стамбулын тунхлал гэж байдаг. Энийг маань иргэд бас нэг Google-ээс хайгаад нэг үзчихээрэй гэж хүсгээр байна. Declaration of Istanbul гэж байдаг. Энэ юу юм бэ гэхээр энэ тунхлалд нэгдэж орсноороо хүн тухайн улс орон хүний наймаа, хүний эрхний наймаанаас ангид байна. Эрхтэн шилжүүн суулгахад энэ ашигын төлөө бус энэ үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэг зарчмыг хэрэгжүүлэх зарчмыг баримталж ажиллана гэдэг ийм тунхлал юм байна. Энэ улс орныг зарлж байна л гэсэн. Тийм, манай улс орн ингэхгүй л гэдгийг зарлж байна гэсэн үг. Энд одоогор бол нэг 150 гаруй улс орн нэгтчихэд байгаа. Манай улс 18 онд манай алба байгуулагдсанаас
дараа бид нэр энэ тунхаглалд нэгдэж орсон гэсэн. Тэгээ энэ зарчмуудыг бид нэр баримжилж адилна. Энэ зарчмын нэгэн хэсэг нь нөгөө амьд донор тохиолдолд найз нөхөд танихгүй юм биш, заавчгүй гэр бүлийн гишүүн байна гэдэг нэг заалт нь байх жишээтэй. Амьгууд донор сайн дурын ийм байна гэдэг нэг заалт байх жишээтэй ч гэдэг юм уу. Энэ бид нар зарчмуудыг хэрэгжүүлээ явж байгаа. Нэгсэндээ биднийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хянахын Дэлхийн эрчим шилжүүлэн суулгах холбоо байнгын хянаж шалгаад явж байгаа гэсэн үг. Ямар нэгэн ийм гарах юм бол тэр газраас биднэрт бол ямар тэр одоо юуг зогсоохч гэдэг юм уу, иймэрхүү юмнууд бол эрүүлэх нь байна л гэсэн. Нэгсэндээ бид нар хөндлөнгийн хяналттай ингэж явдаг. Бид нар ч гэсэн эрчим шилжүүлэн суулгах бага давхар хянаад явдаг л гэсэн юм байна. Яг уу одоо энэ сошиал хөгжсөнтэй холбоотой ялангуяа энэ сүүлийн үед нэг фишингийн одоо заллин гэдэг нэг юм гараад иртлээ тий. Энтэй холбоотой сошиал дээр нэг хэд хэдэн нэг ийм донорын ойлголтгүйгээсээ болоод хэд хэдэн ийм жоохон төвөгтэй байдлууд үүсдэг. Иргэд маань ч гэсэн мэдж байгаа бах энэ Facebook дээр ялангуяа 2-3 жилийн өмнө байсан донорын хайж ин гэдэг нэг тийм Facebook групп байж байгаа жишээтэй. Бөөрийн донор хайж ин гэдэг бас нэг Facebook групп байлуу. Ийм том группүүдийг бид нэр эрүүгийн цаг дайны газар за цахим гэмт хэрэгтэй тэмцэх хилцс одоо хүн худалдаа гэмт хэрэг тэмцэх хилцтэй харилцаа холбооны зохицуулах газартай хамтраад энэ группүүдийг тухайн админтай холбогдоод байцаалт хийгээд ингээд яа та юм яасан. За энийг ерөөсөө болохгүй ч гэдэг юм. Ингээд хяналт шалгалт явуулсан үндсэн дээр энэ группүүдийг бүгдийг нь устгаж байгаа ийм асуудлууд байдаг. Энэ маань бол бас маш манай эрүүгийн цаг дайны газар одоо цахим гэмт хэрэгтэй тэмцэх хилцүүдэд бид нар байнгын хамтарч ажиллана гэсэн үг. За сошиал орчинд зарим донорын ойлголтгүйгээсээ болоод бас нэг хэд хэдэн иргэд маань нэг пост маягийн бичдэг гэсэн үг. Одоо жишээ нь би одоо нэгдүгээр бүлгийн зүстэй би бөөрийн донор болмоор би ирүүлээ гэдэг юмнууд бичдэг хүмүүс байна. Энэ маань бол харьцангуй донорын ойлголт байхгүй. Нөгөө талдаа залуу насны тий жоохон өр зөөлөнд орсон ч гэдэг юм амжиргаа төвчний жоохон төвхтэй ч гэдэг юм. Ийм хүмүүс маань хялбар аргаар мөнгө олох зорилгоор энэ донорын одоо гэдэг би буруу нөгөө киноноос уран сайхны киноноос нэг буруу ойлголт авчаад ингэж болд юм ба штэ гэд би бөөрийн донор бол ингээд бичдэг юм байна. Нөгөө талдаа бас жоохон буруу ойлголттой бөөр суулгуулах шаардлагатай гэр бүл байлаа л та. Тэр гэр бүл маань нөгөө уран сайхны киноноос буруу ойлголт авчаад авчдаг юм ба штэ гэд юу ч гэсэн бичиж 3 дугаар үлгийн цэстэ донор хайж ин гэж бичээтэй гэд юу ч гэсэн биччихье гэдэг байхгүй. Тэгээ ингээд хоёр талд буруу ойлголттой хүмүүс гараад ирдэг. Энэ хоёр хоорондоо уулзаад мөнгө төгрөгөө тохиролцоо бөөн шинжилгээ болоод бөөн юм болж манай нөгөө одоо нэгдүгээр эмнэлэгч гэдэг юм энэ хавдар судлалын үндэсний төв дээр очиод ингээд үзүүлдэг. Ирдэг. Энэ донорч ямар хамааралтай хамгийн ихний асуудыг донорч ямар хамааралтай гэдэг. Гүү штэ тий энэ хамааралгүй эсвэл та яг энийг нотлоод улсын бүртгэл ерөнхий газрын төрөл садангийн лавлгаар нотлдог. За ингээд тэргээр нотлоод ирэхээр ямар тэр юм байхгүй ингэх юм бол энэ хамааралгүй болд юм шүү гэд ингээд энэ хайрын цаг хугацаа хайрын мөнгө төгрөгөө өрн таран хийгээд энэ үйл ажиллагаа ямар ч боломжгүй зогсдог юм байгаа. Улс орнууд ч гэсэн яг ижлэгэн зарчмыг баримталдаг. Энэ иргэд маань гадагшаа дотогшоо явлаач гэсэн жишээ нь Солонгос энэтхэг улсууд бүр нарийн болцсон. Генийн шинжилгээ хийж иж энэ донор амьд донор болгодог болцсон. Ийм юутай болцсон. Тэгэхээр энэ тэр гадаад ч очсон ямар ч боломжгүй дотоодоо хийлгсэн ч ямар ч боломжгүй. Ингээд энэ үйл ажиллагаа нам зогсдог. Ийм юм байгаа. Бид нар энийг тэгт аль болох иргэдэд зөв ойлголт мессежийг өгнө. Төдий чинь иргэдийн маань ойлголт нэмэгдэх юм байна. Харамсалтай нь алба байгуулагдахаас өмнө зарим уран сайхны кинонууд дээр за би эдрийг шүмжилж байгаа биш. Тэгтээ бас хэлэх шаардлагатай. Жишээ нь зарим Монголын уран сайхны кинон дээр бөөрийн донор болж 30 мянган донор болонгуудаа үр зээлнээс гардаг ийм кино байгаа. За одоо маазрахад бөөр гэдэг нэг утас аваач гэдэг юм ийм постууд бас их явдаг шүү дээ. Тийм. Одоо ялангуяа таны энэ маазраа гэдгийг бид нар ч гэсэн энэ маазрахтаа ч гэсэн энийг бодож явах шаардлагатай. Одоо ялангуяа Apple компани iPhone 17 гаргалаа. Тэнгүүд зарим зурган дээр ингээд бөөрийнхээ юунд ингээд юм лентмент нангуудаа 17 ингээд барьцсан байдаг ч юм уу. Энэ маазарч байгаа ч гэсэн нөгөө талд маань иргэдэд буруу ойлголт өгөөд юм л гэсэн. Ингэж болд юм байна, ингэж болд юм байна гэдэг. Ялангуяа энэ уран сайхны кинон дээр бас энэ боломжийг буруу ойлголтыг нэмэгдүүлээд байгаа. За бид нар алба байгуулгаснаас хойш халивуулах энэ уран сайхны кинонууд дээр ялангуяа эртний донор
донорын асуудал, эрчим шилжүүн суулгах асуудал хөндөгдүүл бид нар ямар нэгэн зөвлөгөөг өгөх гэж хичээж ажилдаг. Иймэрхүү кино байх юм бол ядаж манахаас ирээд нэг зөвлөгөө авчих. Бид нар танай киноны найруулгад нөлөөлөхгүй тэр одоо зохиолд нь нөлөөлөхгүй. Энийг л зөвл мэдээлчихэл гэдэг л юмыг хэлээд байгаа. Нөгөө донорын маань асуудал өөрөө маш одоо эмзэг ийм асуудал учраас нөгөө зөв ойлголт тогтлоос нэлээ ярьчлаа. Та бас өөрийнхөө тухай яриач хэдэн онд хаана ямар сургууль төгсөв те? За намайг Баяраагийн Алтан тулга гэдэг. За би 2008 онд тухайн үеийн нэршлэр эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль, одоогийн нэршлэр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг төгссөн. Хүний хэмж мэргэжлэр төгссөн. За төгсөөд би 4 жилийн хугацаанд одоогийн нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын хэмжээр ажилласан. За ингээд 18 оноос хойш би энэ эрүүл мэндийн хөгжлийн төвд энэ эрчим шилжүүн суулгах анх мэргэжлэлнэр ажиллаж исэн. Ингээд 22 оноос ахлах мэргэжлэлнэр ажиллаж байгаа. За энэ жилээс энэ албаны даргаар ажиллаж байгаа. За би нийгмийн эрүүл мэнд удирдлага зохион байгуулалт чиглэлээр ахлах зэрэгтэй. За түрүүжил би анагаах ухааны магистрийн цолоо хамгаалсан байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулахын албар руу бас яагаад оров? Тэг мэдээж ийшээ орохын тулд та бас одоо илүү нөгөө нарийсч мэрэгших ёстой байдгүй. Манай алба бол яг одоогоор бол нэг 5 оны бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Анх хаал байгуулахад нэг 6 оны бүрэлдэхүүнтэй байсан. За энэ манай алба бол бүгд хүний хэмж мэрэгчлээ ийм хүмүүс байдаг. Тэгэхээр илүү иргэдийн одоо өвчин зовлон ойлгоно, иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг мэднэ. Нөгөө талдаа эмч мэрэгжлийн мэрэгчлүүдэд харилцахад ч гэсэн илүү клиник талын харилцааг өрнүүлэхэд илүү ойлголцох гэсэн үүднээсээ манай албаны алтан тушаалын тодорхойлолтын бүгдээрээ хүний хэмж мэрэгчлээ гэдэг шаардлагыг тавьдаг. Энэ ч үүднээсээ бид нар бүгд хүний хэмж мэрэгчлээ. За яг одоогор бол би яг илүү одоо дотрын анагаах ухаан ч гэдэг юм уу мэс заслын чиглэлээр бол нарийсаагүй. Яг хүний хэмж мэрэгчлэрээ төгсөөд ингээд ажиллаад явж байгаа гэсэн үг. Нэг иймэрхүү байгаа. Тэгэхээр бол илүү иргэдийн одоо ялангуяа энэ эрчим шилжүүн суулгах гэдэг маань бол нөгөө талдаа залуу салбар. Энийг илүү иргэдэд зөв ойлголт өгье. Энийг илүү одоо бусад өндөр хөгжилтэй улс орны түвшинд хүргэжил гэдэг нэг зорилго манд байдаг. Энэ зүуднээсээ энэ албандаа байгуулагдсанаас хойш өдийг хүртэл ингээд ажиллаж байна. Улам цаашдаа бид нар яагаад гадагшаа элэг бөөр одоо суулгуулах гад яваад байгаа юм. Заавалчгүй гадагшаа явж энийг суулгуулах юм уу гэдэг үүднээсээ дотооддоо энийг яагаад бүрдүүлж болохгүй юм, хөгжүүлж болохгүй юм гэдгийг л ер нь хөгжүүлэх гэж хичээдэг. За монголчуудын дийлэнх гадагшаа эмчилгээнд явдаг гэх юм бол бүгд найрамдах Солонгос улс, Энэтхэг улс, Турк байна, Хятад байна. Энэ дөрвөн улс руу их явдаг. За жишээ нь бүгд найрамдах Солонгос улсын за хамгийн сайн гэхэд хамгийн өндөр өртөгтэй Асан Medical Center гэж байгаа. Ийшээгээ элэг шилжүүн суулгуулахаа явлаа гэхэд $250,000 эхэлж авах жишээтэй. За арай бага гэх юм бол нэг $200,000 эхэлж авах жишээтэй. За бүгд найрамдах Энэтхэг улсын одоо нэг эмнэлэг рүү за жишээ нь Шиноны харьяатад энэ эмнэлэг рүү явлаа гэхэд $30,000-оос $35,000 эхэлж авах жишээтэй. Энийг маань иргэд өөрсдөө цэвэр өөрийнхөө карманаас л гаргана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ иргэдэд маш том санхүүгийн ачааллыг үүрнэ гэсэн үг. За бид нар дотооддоо ямархуу зардлаар суулгадаг гэх юм бол жишээ нь Монгол улсад элэг шилжүүн суулгах мэслийн 120 сая төгрөгийн зардал нь иймэрхүү өндөр өртгийн зардал нэг 120 сая төгрөг байдаг элэг шилжүүн суулгах мэс засал. Бөөрийн мэс засал нэг 35 сая орчим төгрөг байдаг. Энэ нь инфляц одоо эмнэлгийн багш тооны төхөөрөмж өссөнтэй холбоотой бас нэмэгддэг. За энэ маань бол жишээ нь манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо маань нөгөө талдаа бас их илүү иргэдийн нурууны ачааллыг маш сайн хөнгөлж өгдөг гэсэн үг. Жишээ нь хавдар онцлогдсон группт байдаг, тэтгэврт байдаг 18 наснаас доош хүүхдүүд маань 100% даатгалаас үн төлбөргүй энэ эмчилгээнд авах боломжтой гэсэн үг. Одоо тэтгэврийн насны эсвэл группт байдаг, хөдөлмөрийн чадвар алдалттай ч гэдэг юм уу. Энэ хүмүүс маань 100% эрүүл мэндийн даатгалаас ямарваа нэгэн мөнгө төгрөг төлөхгүйгээр за хамтын төлбөр гэж төлдөг бол тэр нэг за дээдл нэг 5 сая төгрөгийг л төлдөг ч байх жишээтэй. Ингээд иргэдийн нуруунаас маш том ачааллыг хөнгөлж өгдөг ийм эмчилгээ. За нийгмийн даатгал төлдөг, ажил хийдэг хүн байх юм бол нэг
хамгийн багадаа л нэг 5 сая төгрөг 10 сая төгрөгийг л одоо элэг шилжүүлэн суулгах мэдсэл зарцуулж ингээд эх орондоо хийх боломж нь бүрдүүлсэн гэсэн үг. За энэ маань бас сүүлийн үеийн нөхцөл байдалд эрүүл мэндийн даатгалын сангийн холбоотой яаж өөрчлөхийг бид нар мэдэхгүй. Илүү одоо иргэд одоогийн тогтцсон бол ийм ээлтэй байгаа. Тэгэхээр бид нэр заавалчгүй гадагшаа явж энэ имчилгээг хийх шаардлагагүй. За гадагшаа явж байгаа хүмүүсийг бид нэр судлаад байхад нэг илгэний яг нөгөө хэвийн физиолог буюу одоо илгэний тэр судас нь цусны замд байрлах ёстой газараа байрлахгүй. За нэг цусны зам ингээд явж явах ёстой гэхэд гинт дундаас нэг ингээд салаа гарцсан ч гэдэг юм жоохон анатомийн бус бүтэцтэй хүмүүс мал гадагшаа яваад байгаа. Гэхдээ энийг бид нэр дотооддоо хөгжүүлээ явж байгаа. Манай жишээ нь хавдар судлалын үндэсний төв маань энэ цусны замын салаа судасны хэвэн бус бүтэцтэй хүмүүстээр маань элэг шилжүүлэн суулгах мэтлэг эхлүүлээд нутагшуулаа явж байна. Удахгүй дараачийн эмнэлгүүд маань энэ эмчилгээг нэвтрүүлэх байх те. Миний түрүүний хэлсэнчлэн илүү их олон эртэн шилжүүлэн суулгах баг байгуулагдсан төдий хэмжээнд энэ олон баг дундаас чанар гарч ирнэ. Өрсөлдөөн явна. Энэ өрсөлдөөнөөс иргэнд илүү ээлтэй тусламж үйлчлэх, илүү иргэд чанартай тусламж авах боломж нь бүрдэх юм байна. Тэгэхээр илүү иргэдэд ийм ээлтэй болох л ийм л гол зорилготой байдیں۔ Тэгээд одоогоор бол бас би хэлсэнчлэн манай алба яг 5 хүний бүрэлдэхүүнтэй л ажиллаж байгаа тийм. Тэгэхээр бид та бол чадах чинээрээ маш сайн хичээж ажиллаж байгаа. Гэхдээ бид нэр өөрсдөө бас жаах чамлах хэрэгтэй, бас илүү бас ингээд ажиллах шаардлагатай байгаа. За яг нөгөө талдаа жишээ нь Солонгос ус яг хүн ам олонтой хэдий ч энэ эртэн шилжүүлэн суулгах яг манайхтай ижил чиг үүргийн 3 том төрлийн байгууллага байдаг. За CODA гэдэг Korean Organ Donation Agency гэдэг байна. COTRI гэдэг байна. Korean Organ Transplant Registry гэдэг газар байна. За CONOS гэдэг байна. Korean Organ Network of Sharing гэдэг газрууд байна. Энэ 3 төрлийн байгууллага маань тусдаа нэг 50-60 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Энэ жишээ нь CODA гэхэд ерөнхий бүтэц одоо эрх зүйн орчимч гэдэг юм уу, эмч эмнэлгийн мэргэжлийн сургалтыг одоо хариуцж авах жишээтэй. COTRI гэдэг нь эрхтэн хуваарлт, хүлээгч хясаалтын менежмент гэдэг юм уу те. Ингэж ажилд байдаг. Гэхэд манад одоо яг манай бид тавал одоо энийг хийгээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бидний бас ирээдүйн одоо амбиц маань бас яг тусдаа төв болох, бие даасан санхүүжилттэй болох шаардлагатай хэрэгцээтэй байгаа. Тэгэхээр тэгхийн бол бид нэр эртэн шилжүүлэн суулгахыг илүү өргөн хүрээнд ядаж бид нэр өөрсдөө энэ маркетингийн асуудлаа өөрсдөө хийгээд өөрсдөө бид нэр одоо подкаст гэдэг юм уу, шторкч гэдэг юм уу, рилүүдээ хийлгээд одоогийн хүмүүст зориулсан мэдлэг тийм илүү хийх тусмаа илүү л нөгөө мэдлэг мэдээлэл нь дээшлэнэ гэсэн үг. Тэгэхээр яг бид тав ажиллаж байгаа. Тэгэхээр яг та одоо энэ нэвтрүүлэгтээ урьж орсонд маш их баярлалаа тий. Энэ мэтчлэн манай бас энэ сэтгүүлч телевизүүд маань бас бид нартай хамтарч ажиллаад бас энэ мэдлэг мэдээллийг олон нийтэд зөв түгээхэд хийгдэл хамтарч ажиллаач гэж хүсгээр байгаа. Баярлалаа танд. Баярлалаа. За Гэгийн эрүүл мэнд подкастын энэ удаагийн дугаараар эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах багийн одоо албаны дарга анагаах ухааны магистр ахлах зэрэгтэй эмч Алтан Толго маань өргөдөж оролцлоо. Бидэнд бас яг одоо донор гэж ер нь хийн тийм донороос одоо эргэтэн шилжүүлэн суулгахын үйл явц яг ямар одоо хууль эрх зүйн үндэслэл дор ямар одоо нарийн баг ажиллаж ээж яг одоо аль биесны ийм дүгнэлт гаргасны дараа энэ ажил хийгддэг вэ гэдгийг одоо маш сайхан тайлбарлаж ярьж өглөө. Баярлалаа танд ажилд амжилт хүсье. Баярлалаа танд ч гэсэн амжилт хүсье. За Гэгийн эрүүл мэнд подкастын хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эрг уулзлаа. Баяртай үзэгчтэй. Гэгийн эрүүл мэнд подкастын ивент тэтгэгч, ууламжлал, өнөөгийн ирч хүч Аахтай Мортон цай. Мортон Аахтай цай. Стимо